Үсжилсэн хөгжил төрийн албаны манлайлал сэдвт төвийн бүсийн зөвлөгөөний хүрээнд төрийн албаны тухай хууль тогтоомжийг хэрэглээ хэлэлцүүлэг зохион байгуулагдаж төрийн албан хаагчид өөрсдийн тулгамдаж буй асуудал санал бодлоо нээлттэй илэрхийлж хэлэлцлээ. Тухайлбал албан хаагчдын нийгмийн баталгаа, цалингийн шатлал, урамшууллын нэмэгдэл, ангилал зэрэглэлийн ялгамжтай байдал, цахим шилжилтийн үр дүн зэрэг асуудлыг нухацтай авч үзэж төрийн албаны тухай хуулийн шинжилэлт зайлшгүй багтаах шаардлагатай гэж албан хаагчид үзэж байна. Хэлэлцүүлэгт Дархуу, Сэлэнг, Төв аймгийн төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн гишүүд удирдах ажилтан 130 албан хаагч оролцлоо. За яригдж байгаа төрийн албаны хуулийн шинжилгээний талаар бол маш эргээр хүлээж авч байна. Өнөөдөр бол төрийн албаны нэр хүндийг өндөр төргөх, төр дадаа сэтгэлтэй, хандлагатай энэ төрийн албан хаагчдыг бий болгох нь зүйтэй юм байна. За мөн сэтгэл сайтай хэдийгээр мэрэгчлээ ч гэсэндээ сэтгэлгүй бол энэ төрийн албыг бол авч явахд бол маш хүндрэлтэй байдаг. Иргэн бүр төрийн албараа дайрдаг, давшилдаг, нэр хүндийг унгадаг энэ асуудлуудыг бол нийтээрээ нийгмээрээ бол дийлэнх нь бол юм болсон харагдаж байна. Үүнийг бол төрийн албаны зөвлөлөөс хуульчлан авч үзэж төрийн албан хаагч руу хандах хандлагыг нь сайжруулах тал дээр бас нэг хуульд жоромд өөрчлөлт хэлцүүлгүүд оруулах зүйтэй болов гэж бодож байна. За Монгол улсын төрийн албаны хуулийн шинжилгээг хийх цаг хугацаа нь бол үнэхээр болсон. 2019 онд шинжилэн батлагдсан төрийн албаны тухай хууль гэхэд одоо ингээ харахад 6-7 жилийн дараа гэхэд нийгэмтэйгээ хөл алах асуудал бол нэлээ хоцрогдож ирсэн. За тэгвэл энэ төрийн албаны хуулийн шинжилгээг бол доод шатнаас нь эхлэмээр байгаамаа. Тэрнээс биш тэр дээр байгаа засгийн газар байдаг юм уу Монгол улсын төрийн албаны зөвлөлөөс хиймгүй байгаамаа. Яг тухайн орон нутагт нь ажиллаж үзсэн. За тэнд олон жил төрийн албанд зүтгэж байгаа энэ хүмүүсийн санал бодлыг бол илүү тусгаж өгөх юм бол бас энэ хуулийн шинжилэл бол шинэ шатанд гарах нь бол тодорхой. Ерөөсөө хөрсөн дээрээ бууж ижил энэ хуулийг шинжилмээр байгаа. Хүний нөөцийн асуудал дээр бол үнэхээр анхаармаар байна. Ганцхан төрийн жинхэнэ албан хаагч биш. Төрийн үйлчилгээнд ажиллаж байгаа хомсдол бол айгүй үүсэж байна. Сургууль, цэцэрлэг, эрүүл мэндийн салбар дээр бол үнэхээр хүний нөөцийн дутагдалд орчлоо. Монгол улсын хэмжээнд. Энэ юуг харуулж байгааг гэвэл авж байгаа цалин хөлсний асуудал нэгдүгээрт бол үнэхээр доор байна. Сум орон нутаг бүр төрийн албаны анхан шатны нэгжийн хувьд төрийн албаны хууль тогтоомжийн хэрэглээ за дээрэс нь зөрчилж байгаа асуудал маш их байгаад идэг. За энэ асуудлыг яг энэ чухал асуудлыг өнөөдөр ингэж бүрчилсэн байдлаар ингэж харилцан ярилцж байгаа нь маш чухал бүр нэн тэргүүний хүндрэлтэй асуудлыг хэлцэж байгаа нь маш чухал зөв зүйтэй асуудлаа гэж байна. Албан хаагчдын дэвшүүлсэн санал хүсэлт асуултад хариулдагч Монгол Улсын төрийн албаны зөвлөл засгийн газарт хөргүүлэн төрийн албаны тухай хуулийн шинжилэлд тусгаж ажиллана гэлээ. Мөн төрийн албанд ажиллах хүний нөөц дутмаг байгаа энэ үед боловсон хүчин хүний нөөцийг хэрхэн зөв удирдах вэ талаар анхаарах шаардлагатай хэмээн үзэж байна. Өөрөөр хэлбэл бидний зайлшгүй шинжлэх ёстой асуудлууд яригдчих. Цалин хөлсний ялгамжтай байдал, ангилал зэрэглэлийн ялгамжтай байдал. Өөрөөр хэлбэл төрийн байгууллагууд чигүүрийн шинжилгээ хийж албан тушаал дээр хүн томилгоогоос дээрээс нь хүндээ зориулж албан тушаал бий болгодог ч юм. Энэ асуудлууд бол зайлшгүй яригдж байна. Нөгөө төгөр бас бид нар цахим шилжилтийн үр гавьяагаар төрийн бүтээмж дээшилж байгаа, хүн дээр ирж байгаа ачаал багасж байгаа гэж байгаа боловч бид нар бас түүн дээрээ ажиллаж байгаа боловсон хүчнээ бэлтгэх асуудлуудаас анхаарал татж байгаа гэдгийг би бас энэ орон нутгаар явж байхдаа ойлгож авлаа. Өөрөөр хэлбэл бид нар маш сайхан систем нэвтрүүлээд байдаг. Систем гэдэг маань робот биш, өөрөө ажиллахгүй. Тэгэхээр түүн дээр ажиллах боловсон хүчнээ бэлтгэх, хүмүүсээ мэдлэгжүүлэх асуудлууд бол бас чухлаар тавьж байна. За орон нутагт зайлшгүй бас нэг ярьж байгаа асуудал бол яхаарахгүй сургалтын асуудал. Дээрээс нь болсон хүчний дутагдлын асуудал. Тэгэхээр бид нар хүний нөөцийг орон нутагт хэрхэн зөв удирдах вэ? Хүний нөөцийг орон нутагт яаж татах вэ гэдэг асуудал бол төрийн албаны шинжилгээний бас нэг гол чухал амин сүнс болно гэж харж байна. Бүсчилсэн хөгжил төрийн албаны манлайлал сэдвт төвийн бүсийн зөвлөгөөн үргэлжилж байна.